Сайн уу? Ано байна. Өнөөдөр хэдүүлээ bullet journal гэдэг төлөвлөгч дэвтрийн системийн тухай ярилцах болно. Би энэ видеогоор та нарт bullet journal гэдэг төлөвлөлтийг одоо яаж хийдэг вэ, системийг яаж явуулдаг вэ гэдгийг бол хамгийн энгийн байдлаар бол тайлбарлаж өгөхийг хүссэн. Тэгэхээр bullet journal гэдэг концептыг одоо бүтээсэн Ryder Carroll-ийн хэлж байгаагаар bullet journal гэдэг нь өнгөрснийг тэмдэглэж одоогоо зохион байгуулж ирээдүгөө төлөвлөх аналог систем гэж нэрлэдэг байна. Тэр аналог гэхээр яа гэсэн үг вэ? Цаасан дэвтэр дээр бол ашиглана гэсэн. Тэгэхээр bullet journal хийдэг хүмүүсийн ихэнх нь бол дандаа A5 хэмжээтэй ийм хэмжээтэй дэвтрийг бол ашигладаг. Тэгэхээр би та нарт энэ удаагийн видеон дээр бол A5 хэмжээтэй дэвтэр дээр bullet journal-ыг ер нь яаж ашигладаг вэ гэдгийг бол харуулах болно. За цаашлаад энэ видеог бас bullet journal системээр өөрийнхөө төлөвлөгч дэвтрийг хөтэлдэг Наминзул охинтой хамтран хийж байгаа. Тэгэхээр Наминзулын видеон дээр бол bullet journal-ыг яаж илүү артистик хөтлөх вэ? Магадгүй гоё зурдаг, каллиграфи яаж хийх вэ гэдэг агуулгуудыг өөрийнхөө видеон дээр бол оруулж өгсөн байх болно. Тэгэхээр түүний видеог үзэх юм бол энэ видеоны дээр I хэсгэн дээр дараад card хэсгээс харах боломжтой. Эсвэл видеоны төгсгөл би end screen-ээр холбож өгсөн байх болно. Бас видеоны доор тайлбар хэсэгт видеоны холбоосыг оруулж өгсөн байх болно шүү. Тэгэхээр ингээд видео руу гаръя. Bullet journal-ийнхаа бүх нүрийг дугаарлах юм бол дэвтэрний аль хэсэгт юу байгаа билээ гэдгийг тэмдэглэх зорилготойгоор дэвтрийн хамгийн ихний хэсэгт индекс буюу гарчгийн товёогийг оруулж өгдөг. Ингэснээр bullet journal-ны аль хэсэгт юу байгааг дараа нь нөхөн харахад илүү эвтэйхэн болж өгдөг байгаа. За мөн түнчлэн үйлдвэрээсээ индексийн хэсгийг оруулж өгсөн дэвтэрнүүд ч бас худалдан авах боломжтой. Bullet journal-ны дараагийн хэсэг бол future log. Өөрөөр хэлбэл ирээдүгөө төлөвлөл гэсэн хэсэг. Ryder Carroll-ийн өөрийнх нь систем бол нэг нүүрэн дээр 3 сарыг багтаах хамгийн энгийн систем байдаг. Үндсэндээ өндөр нь бол 6 см-ийн хэмжээтэй 3 тэнцүү хэсэгт хуваагаад тус бүрийг нь бол 1 сар болгон өгөх боломжтой байдаг. Future log хэсгийг ер нь ирээдүйд урт хугацаанд төлөвлөж байгаа зүйлсэд ашиглахад илүү тохиромжтой. Магадгүй дэвтэрнийхээ эхэнд 4 нүур дамнаад бүтэн жилээр нь future log-оо төлөвлөж болох юм. Тэгэхээр та нар энэ жил болно гэдгийг мэдж байгаа. Гэхдээ ойрын хугацаанд бол бэлтгэх шаардлагагүй зүйлсээ future log дээр тэмдэглээд авчиж болно гэсэн үг. Ryder Carroll-ийн ашигладаг энэ аргачлал миний хувьд хэтэрхий энгийн санагддаг учраас би өөрийн ашигладаг future log-ийн системийг та нарт харуулж байна. Мэдээж бас л яг нэг нүүрэн дээр 3 сарыг төлөвлөнө. Гэхдээ арай царайлгаар. Тэгэхээр та нарын харж байгаа энэ жижиг квадратууд нь бол 4.5-ыг харьцан 4.5 см хэмжээтэй. Дотор нь яг сар тус бүрийнх нь огноог бол байршуулж өгөхөр байгаа. Энэ хажуудалд нь үлдэж байгаа зайд нь мөн тухайн сард нь болохоор хүлээгдэж байгаа үйл явдлуудыг бол бичих зорилттой. Bullet journal төлөвлөгч дэвтрийн дараагийн хэсэг бол monthly log буюу сарын тэмдэглэл. Энэ хэсэгт магадгүй тухайн сард болох гэж байгаа үйл явдлуудыг тэмдэглэх мөн түнчлэн future log-о харж байгаад тухайн сард хүлээгдэж байгаа үйл явдлуудыгаа дахин хуулж бичихэд бол зориулсан хэсэг гэж хэлж болно. Тус системийг зохиосон Ryder Carroll өөрийнхөө monthly log-ыг тухайн сарын бүх өдрүүдийг дээрээс нь доош нь жигсааж бичээд тухайн харгалзах өдөрт нь үйл явдлуудыг нь бол харгалзуулан бичих хэв маягаар monthly log-о хөтэлдэг. Сарын тэмдэглэлийнхаа байршлуудыг урагшаага гарчгийн товёо руугаа ч гэсэндээ оруулж өгвөл зүйтэй. Энэ хэсэгт би өөрийн monthly log буюу сарын тэмдэглэлээ хэрхэн бэлтгэдгээ харуулж байна. Тэгэхээр 2 нүур дамнаж хийсэн энэ сарын тэмдэглэл маань өөрөө календарын уламжилт хэв маягаар бол бэлтгэгддэг. Тухайн сарын хоног тус бүрт өөрийн гэсэн шоу дөрвөлжинг бол гаргаж өгдөг байгаа. Мэдээж хэрэг тодруулагч фломастер ашиглан энэ хэсгийг чимэглэх боломжтой. Daily log буюу өдөр тутмын хэсэг рүү оръё. Энэ хэсгийг та нар өөрийн хүссэн байдлаар бол хөтлөх боломжтой. Bullet journal-ийн систем нэвтэрсэн 3 тэмдэглэгээ байдгийг энэ хэсэгт харуулъя. Цэгээр даалгаврыг, за өөрийнхөөгөр үйл явдлыг харин зураасаар тэмдэглэгийг оруулж өгсөн байгаа. Хэрвээ даалгавраа гүйцэтгэсэн бол X-лж хааж болно. Хэрвээ хойшлуулж байгаа бол хойшоогоо сум болгон хувиргах боломжтой. Харин чухал үйл явдлууд байгаа бол урталд нь одоор тэмдэглэж болох юм. Хэрвээ тухайн даалгаврыг хийх шаардлагагүй болсон бол зүгээр л дараад хайчих. Тэгэхээр bullet journal-ийн тухай хийсэн энэ видео та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр дахин сануулхад bullet journal бол та нарын өөрсдийн хэв маягт чинь тохирсон систем байдаг учраас яаж ч өөрчилж яаж ч өөрийнх нь хэм маягт уялдуулах боломжтой. Заавал нэг системийг бол дагах шаардлагагүй байдаг гэдгийг санаарай. Тэгэхээр сар өдөр болгон та нар өөрсдийнхөө bullet journal-ийн системийг бол өөрчлөх боломжтой байдаг байгаа. За тэгэхээр дахин сануулхад энэ видео бол зөвхөн bullet journal-ийн зөвхөн суур ойлголтыг өгөх зорилготой. Хэрвээ та нар илүү артистик байдлаар бол яаж bullet journal-ыг хөтлөх боломжтой вэ гэдгийг хэрэг үзмээр байгаа бол энэ видеог хамтран хийж байгаа Наминзулын видео руу орж үзээрэй. Түүний видеог би энд холбож өгсөн байх болно. Хэрвээ миний өмнөх төлөвлөгч видеоноостой холбоотой видеонуудыг үзэх юм бол энд байгаа плейлист руу бас дараарай. Хэрвээ миний channel дээр subscribe хийгээгүй байгаа бол энд дарж
subscribe хийгээрэй. Бас Намын Зүлийн видео таалагдах юм бол Намын Зүлийн сувг руу ч гэсэн доор subscribe хийгээрэй. За бас видео таалагдсан бол лайк дарахаа мартав. Цаашаа хүмүүстэй share хийж түгээгээрэй. Мөн түүнчлэн асуултууд ч юм уу бас сэтгэл өөрийнхөө туршлагыг хуваалцмаар санагдах юм бол видеоны доор комментоор өөрийн сэтгэлийг бас үлдээгээрэй. Тэгэхээр хамт байсан баярлалаа. Дараагийн видеоор уулзлаа. Баяр таа.